Цэргийн албанд очоод 2 сар болж байсан 18 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 19-ний өдөр гарчээ. Тодорхойлбол Дорнод аймгийн Халах гол сумын 2 дугаар багийн нутаг Баян Хушув онтын 9-р заставт алба хааж байсан байлдагчгийн бусдад зодуулж амиа алдсан хэрэг гарсан байна. Түүнийг зодож амьд нь хүрсэн гих хал цэрэг аан өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар байлдагч гээг зодож амьд нь хүрсэн гэсэн мэдээлэл байна. Тэгвэл хэргийг үйлдсэн с ิจ гтнэр тооцогдоод байгаа хал цэрэг ааг хуулийнхан шалгаж эхлээд байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд цэрэгт алба хааж байгаа залуус амиа алдах тохиолдлууд их гарах болжээ. Тухайлбал өнгөрөгч 11-р сард Увс аймгийн Баруун Турун сумын Хилийн цэргийн тэг 311-р ангид алба хааж байгаад амиа алдсан цэргүүдийн эцэг эхчүүд мэдээлэл хийсэн. Учир нь тус цэргийн ангид 2013 оноос хойш 5 цэрэг амиа алдсан байдаг. Төрийнхөө тархан хэлийг манахаар баяртайгаар цэргийн албанд морцсон залуус маань нэг нэгээрээ хороогийн мөн хусыг үзүүлсээр байгаа нь харамсалтай. Эдгээр цэргүүд амиа алддаг ганц шалтгаантай. Энэ нь нөгөө нэг хал цэргүүдийн эрхээ хэвтрүүлсэн байдал. Эрх хэвтрүүлсэн байдал нь бүр сүулдэ хин нэгэн аавын хүүгийн амьд хүрж байж дуустдаг болцоход байна. Цэргийн албанд эртнээсээ хал цэргүүд ах цахаа мэдүүлэх зорилгоор шин цэргүүдэд гарын амт үзүүлдэг байсан ч ингэж хэвтрүүлэн аялах нь хүний амьд хүрч өөрөө ч торны цаана суух болоод байгаамаа. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүгээ цэргийн албанд явуулах сонирхол их болсон ч цэрэгт явсан залуус маань амиа алдах эрсдэл гардаг болсон нь бас нэгэн болгоомжлох үндслэл болоод байна.